Сайн байцгаана үзэгч хүүхдүүдээ, сонио ажи хүүхдийн танин мэдхүйн нэвтрүүлгийн ээлжид дугаараараа та бүхэнтэйгээ уулзж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа хүүхдүүд бид байгаль орчноо олон амьтдыг хайрлаж хамгаалах, тийм сэтгэлтэй, тийм сэдлийг төрүүлэх нэгэн дугаарыг бичгээр болсон юм. Ингээд өнөөдрийн дугаарт маань оролцохоор олонлог игзээ сургуулийн маань 5 дугаар ангийн сурагчид ирсэн байгаа. Сайн уу хүүхдүүдээ? Сайн уу. За үзэгчдээ өөрсдөө сайхан танилцуулаад өгөөч тийхүү. Намайг итгэл идэг би 12 настай. Намайг бэлгүүн төгс би 11 настай. Намайг бүжиглэм гэдэг би 11 настай. Намайг Гигяма гэдэг би 10 настай. За та хэд маань байгалийн талаар, ан амьтдын талаар, цэвэр агаарын талаар ер нь ямар бодолтой явдаг вэ? Энэ бодлоо хуваалцаач тэхүү. Байгалаа ингээд цэвэрхэн байлгах тусам бид нар ингээд урт удаан амьдрна. Ерөө байгаль маань ингээд заваа байх юм бол бид нар ингээд модгүй болоод модгүй байх юм бол бид нар их агаарын дутагдaltaй болно. Ер нь бол модоо тайрмааргүй аахгүй. Модоо тайрахаар нөгөө нэг ингээд ой модны тарьсан модноо чи нэг ингээд ойг ингээд цэвэршүүлдэг гэж байгаа юм. Тийм байдаг та. Тэгсэн чинь бас ой мод нь тийм хог хайж маяад ой модоо нэг бохор болгож болгоод. Тэгэхээр бас гомдмаар тий. Хэрүүн модоо ингээд тайраас биднэрт ингээд цэвэр агаар байхгүй бас амьтад маань үгүй. Тэгээд хэрэг амьттай хамгаалахгүй бид нэр ингээд махгүй юугүй амьтад хийчих юм уу боддог. Бас хэрэг усаа бохирдуулж амьтад бохирдсон усыг уугаад тэгээ хортоод бас хэрэг хөрсөн ингээд хөрсөн дээр ингээд хамаагүй ингээд хог мог ингээд хаяад байгаад тэр үсийг ийдсэн нөгөө үсэн тэжээснүүд хордод тэгээ хортсон байхыг бид нэр идвэл бас хордож. Бэлгүүн төгс юу гэж бодож байна? Энэ нөгөө нэг усанд хог хаявал далайн амьтад өгж биднэрч бас ялгаагүй экосистем алдагдаж моцчаас ургахгүй. Тэгэхээр ерөөсөө л агаар, хөрс, байгаль орчин бүхэлдээ эрүүл байж иж хүмүүсч тэр амьтадч тэр аз жаргалтай байх боломжтой хань шүү дээ тий. За тэгвэл надад нэг асуулт байна. Үзэгч хүүхдүүд манаас энэ асуултанд хариулаасаа гэж хүсэж байна. За энэ асуулт бол та нар ямар амьтанд дуртай вэ? Би янзах дуртай. Яагаад? Аим хөөрхөн царайлаг харагдаг байхгүй ээж бийчтэйгээ. Тэгээд ингээд багчин амт ингээд дүүний дээрлэх хаач манад ахасан муухай санагддаг. Тэгэхээр их өндрөнгөө сэтгэлтэй байх нь шүү дээ тий. За тэгвэл бүгдээрээ хамтдаа янзах тэгвэл бид байгаль орчинд яг ямар хэрэгцээтэй амьтан, ямар одоо онцлогтой амьтан бэ гэдгийг мэдэж авцгаах уу? За тэгье. Янзах төрхтөө цагаан цоохор толбтой гардаг бөгөөд энэ нь түүнийг ямар нэгэн махчин амьтнаас хамгаалах өнгөлн далдлалт болдог байна. Янзх нь бор гөрөөсний үр tulбаа тэд ургамлаар хооллох явцдаа ургамлын үрийг тарах, түргэн дэлгэрхэд эерэг нөлөө үзүүлдэг. За бүжин лам ямар амьтан дуртай вэ? Би туузад дуртай. Туузаа цаацаага юм яг надад бүрийн ингээ хөсгөл зүйл шиг ингээ санагддаг байхгүй юу. Тэгэхээр хүхээр 8 гоё таатай мэдэнч ингээ төрдөг. Бас тоодоо чинь ингээ нөгөө зооны дээд ногоож юм. Тэрэндээ бас би тааддаг. Өвсөн тэжээлтэй амьтан чам таалагддаг гэсэн үг юм уу? Өвсөн тэжээлтэй амьтад бас нэг хураа дээдэг та. Хураа газрын амьтад уу? Хураа газрын амьтад тэр амьтнаас ингээд тааддаг. За тэгвэл бүгдээ хамтдаа ахаад туулайны талаарх мэдээллийг үздэцгээе. Туулай бол 12 жилд дээрээсээ 4-т багтдаг хүндтэй амьт юм. Биологчдын судалгаагаар туулай тэжээдэг хүмүүсийн 80% нь маш энэрэнгүй хүмүүс байдаг тухай онолыг баталдаг юм. Альва ус үндэсний хүүхдийн хүмүүжилд туулайн ач тус их байдаг. Учир нь туулай нь үлгэр болоод уран зохиолын холбаатар болдгоороо онцлогтой юм. Би болохоор шуун дуртай. Яагаад гэвэл нэг шуунууд хүний хэл дааж ярьдаг бас ухаантай амьтсан болохоор би дуртай байдаг. Татан дуу хүн нөгөө дагаж ярьдаг төрлийн татан дуртай гэсэн үг үү?
Тойт нь хамгийн ухаантай шувуунд тооцогдох ба зарим зүйлийн тойт хүний дуу хоолойг дуурайж чаддаг тул гэртээ тэжээх нь олон байдаг. Иймд бусад альт шувууны багтай харьцуулахад хамгийн хурдан цөөрч байгаа ба зарим зүйл тойт нь мөнхөх аюулд хүрээд байгаамаа. Итгэлийн дуртай амьтаа. Би бол шанхар дуртай. Яг тэгвэл ингээд шанхар бол ингээд Монголын бас дэлхийн хамгийн амар хурц нүдтэй амьтан. Тэгээ би ингээд жоохон хараа муутай учраас ингээд хурц нүдтэй амьтанд ингээд хурц ингээд сайн харахын тулд ингээд тийм амьтан ингээд дуртай байдаг байхгүй. Тэгээд бас ингээд шанхар бол амар гоё харагддаг. Тэгээ би бас амар бүргэдэд бас дуртай. Тэгээ шанхар илүү их сайн хардаг. Бас амар хурдан. Тэгэхээр би шанхар амар дуртай. Ямар гоё юм бэ? За тэгвэл бүгдээ хамтдаа шанхар шувууны талаарх мэдээллийг үзээд нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Шанхар нь махан эдэншт үндсэн зүйлийн шувуу бөгөөд дотроо 37 төрлийн салбар зүйлтэй. Шанхарын хараа маш сайн хүнээс 2.6 дахин наривчлалтай хардаг. Зарим судалгаагаар шанхар нь байгальд дасан зохицох ба эдэнш тэжээлээ олох мэдрэлийн үйл ажиллагаагаараа шувуудаас хамгийн дээд оноог авсан дүгнэл гарсан байдаг. За одоо бүгдээ хамтдаа өөрсдийнхөө төсөөллийг хөгжүүлэх тал дээр ажиллаад ямар амьтанд дуртай амьтныхаа дүрд ч юм уу эсвэл төсөөллөөрөө өөрийгөө ямар нэг амьтантай адилхан байдлаар ч юм уу ингэж одоо бодоод үүнийгээ хийж үзүүлье. За одоо чи хэрвээ амьтан байсан бол одоо чиний зан аран шин ч юм уу байгаа байдал ч юм уу үйл хөдлөл ч юм уу те хэрвээ амьтан байсан бол яг ямар амьтантай илүү төстэй байх байсан болоо чи бас үйл хөдлөлөөрөө үзүүлнэ босоод. Би одоо тийм би ч одоо өөрөө янз бүрийн дуртай. Би өөрийгөө үнэхтэй адилгаж байна. Би бас гэгэн маш үнэхтэй адилхан гэж үзэж байна. Өөрийгөө юу? Ахаа. Би амар зөв бигтэй авдаг байхгүй бас амар игээд тийшээс бас энэ ахихаа ингээд зүгээр жилээ нэг хадгаадаад өөр нууцаар идчихдэг. Тийм зэвтэй болохоор чи одоо үнэх шиг явж үзэлтэй. Яг яаж явах юм бэ? Ингээд юм аа. Ингээд амар зүм ингээ хараад хараад идэг байхгүй юу? За баярлалаа. Ямар мундаг юм бэ? Ингээд үйл хөдлөлөөрөө ингэж үзүүлээд бүгдээрээ хамтаа ингэж төсөөллөө ашиглаад өөрсдийгөө бас бусад амьтантай адилханаар ингэж төсөөлж үзэх гэж байгаа байхгүй юу? За ингээд бэлгүүн төгс. Ямар амьтантай чи адилхан? Анааш. Ягаад гэвэл би нэг төрөлхөөсөө нэг амар урт үзүүртэй төрсөн. Яа. Гараарий. Ном. За баярлалаа. Ямар мундаг юм бэ? Өнөөдөр бүгдээр ястаа үнэхээр гоё хөвгчлөлтэй өдрийг өнгөрөөж байна юм уу? За тэгвэл итгэл өөрийгөө ямар амьтантай зөөрлөх вэ? Би ингээд өөний шанхар дуртай шүү дээ. Гэтэ ингээд би угаасаа жоохон хараа муутай, шанхарч аим хурцаартай. Тэгээ би тийм ч хурдан биш. Тэгэхээр би бол өөрийгөө панда шиг адилхан гэж бодож байна. Панда бол яг наад шиг адилхан. Би яг панда шиг тэгэл байж лээд. Гэтэ яг панда бол ингээд үйлээ хулс илүү. Хулс ингээд идэл. Гэл аршин хуулаад гэл идэл хагаад. Яаж алах тийм болоо? Панда ч нөө ингээл Вичтэй пандасыг алхах юм мэдгүй байна. Тэгээ панда бол яг л адилхан ингээ бус нэг юутай адилхан, баагатай адилхан л дуурдаг баг. Тэгээ баагач нь бол архирдаг л ах гэж бодож байна. За баярлалаа. Бүгдээрээ хамтдаа бас өөрсдийнхөө төсөөллөөр өөртөөгөө адилхан амьтдыг бас өөрийнхөө дуртай амьтдын талаар хуваалцсанд маш их баяртай байна. Тэгээ үзэгч хүүхдүүд маань ч гэсэн гэртээ найзуудтайгаа бас ингэж амьтдын талаар ярилцах юм бол Монгол орондоо болон дэлхий дээр байдаг амьтдын талаар олон төрлийн мэдээлэлтэй болохоос гадна хамтдаа бас зугаатай цагийг өнгөрөх боломжтой шүү. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа байгаль болон амьтдын талаар ярилцсан гэсэн. За ингээд амьтдаа ярилцаа дуусчлаа тийм үү хүүхдүүд ээ? Тэгвэл юу үлдсэн бэ? Байгаль. Яг зөв. Байгаль үлдсэн. Тэгвэл байгаль дэлхийгээ бид нар хэрхэн яаж хамгаалах ёстой вэ гэдэг дээр бусдыгаа урайлаад нэг факт хэлээ явчих идэх үү? Одоо хүмүүс чи ингээд хогоо ялгаж ангилж хаяхгүй. Хогоо ангилж хаяхгүй болохоор ч нөгөө нэг
амтд тэрийг нийтэд туураад мураад ингэ өгч бүгдээ да. Тэрийг зогсоож нэг хогоо ангиж зүг хайж маяад зүг шууд нэг юм хийж яхта залхуурахгүй идэ дууссан бол залхуурахгүй зүг шууд газар аяхгүй хогийн савнда хэмээр байгаа. Хажуугаар нэг мод одоо нэг тайрж майрахгүй модоо тайрж мэрээ нөгөө нэг хөдөө идэг хүмүүс чинь гал төлж үлээд идэв та. За тийм байна. Нэрэл бид нэр хогоо ангилж хаях нь бол маш чухал асуудал тийм ээ. Хэрвээ хогийг ангилах юм бол дахин боловсруулах боломжтой болно. Хэрвээ ангилахгүй бол тэр бол үнэхээр жинхэнэ утгаараа хог болол өнгөрчдөг. За тэгвэл бүжин лам юу гэж найзуудаагаа уриалмаар байна. Бидний ингэ Христос усаа та. Ус дээр ингэ нэгд би ингэ харсан чинь нэг ус дээр гоод юм уу нэг ус дээр нэг бага хог гэсэн. Тэгэхээр би ингээ тэрийг ингээ бодоо явж байсан та. Бичиг. Хэрэв бид нар ингээ ус ин цэвэрхэн байхад ингээ эдсэн хог нөгөө лаац маа юм хог могоо ингээ хаяад байвал бид болон бидний хайрладаг амьтад маань тэр хортой бөхөр энэ хог номстой ингээд усыг уувал бид нар амьтад хордож бас бид нар ч гэсэн тэр хортой усыг уувал бид нар ч гэсэн хордох аюустай. Мэдээж хэрэг маш гоё юм хэллээ. Баярлалаа бүжин ламаа. Нэрэл бид бүхэн чинь хогоо ингээ хайснараа гол мөрнийг бохирдуулснараа өөрсдөө ч гэсэн хохирох аюултай ихтлгийгээ бас тэнцвэрийг нь алдагдуулна. Маш олон сөрөг үр дагавартай учраас өөрсдийнхөө бяцхан үйлдэл анхааралтай байх хэрэгтэй шүү гэдгийг манай хоёр охин маань сая бүр анхааруулга олгож хэллээ шүү дээ тийм үү. За баярлалаа. За манай хоёр залуу юу гэж бод? Би бол ингээд сая хэлсэн шүү дээ. Ингээд хогоо ангилж хаяхгүй байх нь ингээд байгаль маш хортой гэсэн шүү дээ. Ингээд жишээ нь ингээд одоо ундааны сав бид шүү дээ. Coca-Cola-ны тэр ингээд үлдсэн сав нь ингээд газарт одоо ингээд хаях юм бол ингээд 500-аас 400 жил ингээд тэн дотор ингээд байгаль эдэг ерөөсөө ингээд арилахгүй байхгүй юу. Тэг ингээд тиймэрхүү ингээд бас уутууд тэ гэлгар уутууд муутууд ингээд дандаа амар олон ингээд газар хаяад тэр нь ингээд бүр 300-аас 400 жил ингээд ерөөсөө ингээд хог болоод ингээд алгуулахгүй тэндээ ингээд байгаад тэг одоо энэ модны ингээд хөрс рүү ороод ингээд дэмжлээд ингээд тэгэж ингээд мод ургах хөрсөн ингээд жоохон ингээд өвчин болгоно ингээд мод ургах ханти Бэлгүүн төгс. Нэг ой модод гал төлөвл эргэн тойрны орчны моднуудыг шатааж тэгээд ой модод байгаа ихэнх амьтад нэг устдаа тэг экосистем алдагдаж. Экосистем бас сөрөг нөлөө үзүүлнэ те. За ойлголоо баярлалаа. Чи бас их гоё сэдвийг хөндлөө штэ. Одоо ер нь бол хүмүүс ямар нэгэн байдлаар гол гадаа ил задгаад хөлсөн хог хаягдлаас болоод асаасан хогноос ч болоод ч юм уу те. Эсвэл аялаж явж байгаад тамхи татаа хайдаг ч юм уу те. За дээрэс нь ингээл бид нар аялаж явж байгаад гадаа ил галт хөлдөг те. Тэрийг гүйц дунтраагаагүйгээс болоод маш их ой хэрийн төмөр гардаг. За манай Монгол оронд ч гэсэн маш олон ой хэрийн төмрөөс болоод маш олон одоо ан амьтад өргөдсөн. За дээрэс нь хүмүүс ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирсон гэж маш олон зүйл тохиолдсон байдаг. Тэгэхээр ийм болохоор бид бүхэн ер нь бол бүгдээрээ л өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй гэдгийг бол энэ бүхнээс харж болох нь тийм үү? За ингээд хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа байглааш тэр ан амьтдаач тэр өөрсдөө ч гэсэн бүгднгийн хайрлаж за дээрэс нь зөв бодолтой зөв иргэн байхгүй болвол байгаль дэлхий ан амьтад гээд бүх зүйл яг нэг системд оршдог учраас аль аль нь доголох юм бол үнэхээр аимшигтай зүйл тохиолдож магадгүй. Тийм учраас бүгдээрээ хамтдаа байгальдаа хайртай, амьтдад хайртай, өөрсдөө ч гэсэн хайртай байгаасай гэж хүсэж байна. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлэгт хамт байсан та нартай баярлалаа. Оролцсон Олонлог Игзээ сургуулийнхаа 5 дугаар ангийн сурагчдад мөн баярлалаа гэж хэлье. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ дуусгацгаах. За баяр та бүхэндээ.